За байгальтын аргаар бит үүсгэх за сүүлийн команд болох revolve эргэлтийн бит үүсгэх гэдэг командыг ярилцъя. За энэ бол ер нь бол өгөхлөр дурын шугам тий. За нэг эргэлтийн тэмдэглэгийг тойроод эргэлтэхэд эргэлтийн бит үүснэ шүү дээ тий. За тэгэхээр бүгдээрээ яг хурдаас хараад нэг юм тэмдэглэг байна гэж бодоод эргэлдэх тэмдэглэг нь байна гэж бодоод за бүгдээрээ эргэлтийн тэмдэглэгийн зургийг л та. За нэг 100-ийн өндөртэй нэг эргэлтийн тэмдэглэг байлаа. За фронт автгай дээр хэвлээ. За нэг 100-ийн өндөртэй. За тэгвэл За бүгдээрээ за урдаас харсан автгай дээр тий зурх чинаа нэг тодорхой өндөртэй нэг шулуу. За 100-ийн өндөртэй нэг эргэлтийн тэмдэглэг байрлаж байгаа гэж бодъё л та. За бүгдээрээ нэг за энэ нэг тэмдэглэгийн дагуу л одоо нэг юм эргэлтийн бит босгож байгаа гэж бүгдээрээ бодъё. За тэгэхээр бүгд урдаас нь хараад зураад байгаа шүү дээ. Тэгээд за магадгүй шинэ нэг 20 диаметртэй. За тэгээд нэг хэд ч гэдэг те ер нь бол ингээд хэмжээний хувьд бол одоо хэд ч гэж болно шүү дээ. Өөртөө ингээд дурын үсгэх хэрэгтэй. За тэгээд энэ заавал бас ингээд юм тэгшгэн байх салбар шүү дээ. Фронт автгаа дээр зурж л байгаа учраас налуу хэлбэртэй ч юм тий. За тэгээд тэгээд нэг зүйлийг сануулад хэлэхэд энэ эргэлдэх гээд байгаа бит чинь одоо битүү шугам байх хэрэгтэй. За тэгээд одоо ингээ харахаар нэг юм хэдүүл нэг ийм эргэлтийн тэмдэглэгийн дагуу нэг ийм бит үүсэж байгаа. Тэг ийм join өөр хэлбэл ийм хараа чинь яг нэг хавтгай дээр ингээ зурагдсан байх хэрэгтэй тийм үү. За энэ нэг ийм эргэлтийн бит үүсгэж байгаа гэж бодъё л та. За тэгэхээр зурж байгаа хавтгайгаа сайн харах хэрэгтэй юм тий. За тэгээд эргэлтийн тэмдэглэг байх хэрэгтэй юм байна. За ингээ эргэлдэх бит чинь битүү шугам байх хэрэгтэй юм байна. За энийг тэгээд join хийсэн байл. Одоо яг юм цул бит босгох хэрэгтэй гэсэн үг байхгүй. За одоо хэдүүлээ команд өгье. За revolve гараас хэдүүл ингээд өгчихнэ. За тэгэхээр биднэрт бол revolve хийх object сонгох тийм object сонгох. За одоо тэгэхээр биднээс хараа axis тий. За нөгөө эргүүлэх гээд байгаа тэнхлэгээ бид нар сонгож одоо шууд эндээс x, y, z гэдэг ингээд эсвэл нэг object ч юм сонгоод өгч болно гэж юм. Эсвэл тухайн тэнхлэгээхээ дагуу эхний цэг болон хоёр цэг ер нь бол хоёр цэг сонгоод өгч болно гэсэн. За тэгвэл одоо нөгөө энэ босоо тэнхлэгээхээ дагуу энэ нэг эхний цэг за дараа нь ингээд нэг төсгөл цэг ч юм ингээд сонгоод өгч. Тэгэхээр хараа энэний дагуу эргэлдэхэд бэлэн болж байгаа цаарч нь. За тэгээ энийг одоо хідэн градусын өнцгөр эргэлдүүлэх юм бэ гэдэг асуулт байгаа гэсэн. За тэгвэл одоо бүгдээр магадгүй нэг тий. За бүтэн одоо 370 биш 360 биш 200 талаар эргэлдэх гэж бодчих л та. За тэгэхээр нэг цагийн зүүнний эсрэг эргэлдэж байгаа шүү дээ. Энэ хараа ийм болчихлоо гэсэн үг байхгүй. Ингээл эргэлдэж байгаа гэсэн. За тэгэхээр энийг хуулж хагаад бүтэн нэргүүлээд бүтэн биш нэг эргүүлээд хөдөл ажиглаад харъя л та тийм. За revolve гээд object сонголоо. За энэ object гэдэг хүч юм бол энэ эргэлдэх тэнхлэгийн энийг сонгоод гэж байхгүй. Тэр шулууны дагуу хоёр цэг зааж өгөхгүй тий. За бүгд 360 эргэлдэх үйл ингээд бүтэн болчихно гэсэн. За тэгээд revolve гэдгээ сонгоод дахиж дуудаад тий. За энэний дагуу за энэ тэнхлэгийн дагуу хоёр цэг заагаад өгч. За тэгэх юм бол энэний дагуу одоо
асуу 270 нөгөө тийш эргэлтэн л гэсэн. 200 ингээл. За ингээд ерөнхийдөө яг ингээ эргэлтээд босчлоо гэж бодъё л. Эргэлтийн 2 бит босчлоо тийм. За тэгвэл энэ эргэлтийн биетүүдийг хэдүүлээ нэг юм хүндий байна гэж бодож үзье л та. Хүндий байх юм байна. За хүндий байна гэж үзвэл хэдүүлээ нэг юм shell гэдэг юм команд байдаг. За хүндээрлэгч объект сонгоод за энд remove face энэ чинь remove face гэхээр арилгах одоо face сонгоод өгч чад энийг хэдүүлээ одоо сонгож ил та магадгүй тий. За тэгээд энэ дээр хэдүүлээ за 300 зантай хаантай болно гэж үзье л та тий. Одоо харж байна. Энтер. За ингээ харахаар чи нэг юм хүндий. Зориод одоо энийг ингээ харах гэж юм хүндий. Одоо юм 200 талаар эргүүлээд хэдүүлээ ингэж харж байна л да. Ийм хүндий юм бит үүсчихэж байгаа байхгүй. За тэгэхээр сонгосон тэр remove хийх чаг face болгоноор ч л одоо ингээ сэтрэл гараад ирнэ гэсэн үг шүү дээ тий. За тэгээ shell сонгоод дахиад хэдүүлээ энэ дэр энэ объектыг shell хийх чаг гэж бодъё л да тий. Хэдүүлээ ямар нэгэн face сонгохгүйгээр одоо тэгээд enter аваад distance гэхээр нь хэдүүлээ нэг зай авчихсан. За 5-ын одоо 100 цантай. За одоо энэ дээр тэгэхээр нэг юм хүндээрсэн хэсэг нь биднэрт одоо харагдахгүй байгаа шүү дээ. Одоо хаалга тань харагдахгүй. За тэгвэл хэдүүлээ энийг одоо зүсээд үзье л та тий. Slice хийгээд үзье. За энэ slice гэдэг юм бэ тий. За object-а сонголоо. За тэгэхээр slice хийх гэдэг одоо slice хаагур зүсэлт хийх юм бэ гэж асууад байгаа байхгүй тий. За одоо би хаашаа чи зүснэ гэж бодоод ингэ чиглэлээ заагаад өгч болно. За хоёр талыг нь хадгалах юм уу яах юм гэж бодож байна тий. За яг хөө бэжлэг тий. За тэгвэл энэ хоёр тийш ингэ хуваагдчих байгаа гэсэн. За энийг ингэ би зайлуулад үзье. Энэ хараа ийм 500 зантай хүндий болчихж байгаа тий. За тэгэхээр эндээс хэдүүлээ энэ даалгавраас хэдүүлээ одоо юу мэдэж авах ба гэхээр ер нь бол эргэлтийн биетийг яаж үүсгэх. За тэрийг яаж одоо хүндий байдлаар ухах юм. За тэгээд хооронд нь хуваагаад бас яаж тий хуваагаад одоо бизнес слайс буюу тий зүсэд үүсгэхэд ямар байна вэ гэдэг байдлаар хэвлээ. Яг командуудаас сурч авлаа. За тэгээд эргэлтийн дурын тий огтлолтой мэдээж дурын биет зураад тэгээд дараа тэрийг зүсээд үзээрэй. За ингээд асуух зүйлээ асуухаарай. Амжилт хүсье.